Энэ оюун эрдэнэ засгийн газрын хувьд ямар муухай шийдвэр гарсан бэ гэхээр төмөр зам урагшаа нүүрсэж байгаа төмөр зам маань өөрөө тавигдсан. Хятадын талаас тавигдсан. Гэхдээ хоорондоо 25 км-ийн ингээд зөрчсөн. 25 км зөрчсөн шүү дээ. 16 жилийн турш жил болгон 20 сая тонн коосч өндөр чанарын нүүрсийг одоо төлбөрийг төлж байгаа маягтайгаар ингэж одоо 25 км төмөр зам босгоно гэж байна. За яхав 25 км төмөр зам босгох жоохон зөв юм биш. За энийг бодоод үзье та хоёлаа. 16 жилийн турш 20 сая тонны жил болгоно. Тэгэхээр 320 сая тонн гэсэн үг. 320 сая тонн сайн чанарын нүүрсийг төлж иж тэ 25 км төмөр зам босгох чинь. За 320 сая сайн чанарын сая тонн сайн чанарын нүүрсийг одоо өнөөдрийн бодлоор бол ингээд $70 нэг тонныг бодох юм бол 24 тэрбум доллар. 24 тэрбум доллар. Тэгээ 24 тэрбум доллараар 25 км зам тавих гэж байгаа юм байна. Чи юу гэсэн үг вэ? Чи та луврал байхгүй юм да. Маш сэжигтэй. Ийм одоо байж болохгүй шүү дээ. За газар дээр тавьж байгаа хамгийн үнэтэй төмөр зам бол 10 сая доллар шийсэн. Тэгвэл 250 сая доллар бол уртаашаа. Тэгэхээр 24 тэрбум доллараар 250 сая долларын ажлыг хийж штэ. Ийм том юу ухаан худагтайгаа баг адилхан. Оюутлахтай баг адилхан ийм том лувр хийчлээ штэ. Тэгэхээр энэ одоо юу вэ гэдгийг л одоо үзэх хэрэгтэй. За 23 тэрбум долларыг одоо хэн авах гэдэг юм? Тэр хятадын компани биш баг. Хятадын компани зөвхөн нэрийг л ашиглаж байгаа баг. Тэгвэл хэн энэ ашигласанхлаа хэдэн тэрбум доллар ашигласанхлаа энэ 24 тэрбум доллар дотор сургуулчих ба. Энийг одоо судлах хэрэгтэй.